нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар үзүүлж байна. Нийслэлийн мэрэгжлийн хяналтын газраас 2015 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны товч тайлангаан та бүхэндээ хүргэж байна. Улаанбаатар хот нь хатан туулын хөвөнд хам богдын хормойд Монгол улсын төвийн бүсэд далайн түвшнээс дэш 1350 метрт оршдог. 470 мянган га нутаг дэвсгэртэй. Нутаг захиргааны хувьд 9 дүүрэг 152 хороодод хуваагддаг. Нийт 1 сая 300 мянга гаруй хүн амтай. 104 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015 оныг хяналт шалгалтыг иргэд аж ахуй нэгж байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх хөгжлийг дэмжих эдийн засгийг тэтгэх гэж чиглэсэн жил болгон зарласан билээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь тус зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын шадар сайд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 9 зорилтын хүрээнд 203 ажил үйлчилгээг төлөвлөн 100% биелүүлэн ажиллалаа. Нийт 20,320 объектэд эрсдлийн үнэлгээ хийж үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүхэл үйлдвэрлэл үйлчилгээг хяналтын бодлогоор дэмжиж, хүнсний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд, байгаль болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах зорилт тавьж, мэргэжлийн хяналтын байгууллагын ажиллагааны шинжилгээг гүнзгийрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөн туслах, сургалт, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хэлбэрээр 25 хяналтын чиглэлээр үр дүнгийн тооцсон ажиллалаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 105 тоо тушаалаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тоог төрийн захиргаа, удирдлагын газар, чиглэлийн 7 хэлтэс, төв лаборатори, 8 дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, баг хангай дүүрэг дэх мэргэжлийн хяналтын тасгалтайгаар нийтдээ 515 албан хаагчтайгаар шинжилэн баталж үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 онд улсын төсвөөс 5 тэрбум 569 сая төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаанд зарцуулсан байна. Үүнээс цалинд 87%, байрны түрээсэд 2.9%, эмэнд 1.1%, тэтгэвэр тэтгэмж шагналд 3.8%, бусад зардалд 5.2% нь зарцуулгджээ. 2015 онд улсын төсөвт 1.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс улсын төсөвт шинжилгээний төлбөр 213 сая төгрөг оруулахаар төлөвлөснөөс 242 сая төгрөг буюу 13.5%. Нийслэлийн төсөвт хүү торгуулийн орлого 830 сая төгрөг оруулахаар төлөвлөснөөс 1.1 тэрбум төгрөг буюу 24.6%-аар тус давуулан биелүүлжээ. Нийгмийн хамгаалал ажлын байрны баталгааг хангах чиглэлээр төрийн албан хаагчин ажиллах таатай орчин, урам зориг, хүсэл эрмэлзлийг бий болгоход чиглэгдсэн хөдөлмөрийн харилцаанд урамшуулал, идэвхжүүлэлтийн арга тулгуурласан олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангахад анхааран ажиллалаа. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 360 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Hyundai Elantra маркийн автомашин 3 ширхэг, Nikon маркийн зургийн аппарат 17 ширхэг, компьютер 130 ширхэг, принтер 144 ширхгийг худалдан авч улсын байцаагчдыг шаардлагатай техник хэрэгслээр хангалаа. Мөн улсын төсвийн хөрөнгөөр автоклав, ус нэрэгч, камерын дохиолол, хурлын ширээ сандал, шүүгээ худалдан авчээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2 ширхэг автомашиныг шилжүүлэн өгснийг албан хэрэгцээнд ашиглаж байна. Швейцарын хөгжлийн сан, нийслэлийн захирагчийн ажлын алба, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 22 сая төгрөгийн санхүүжилт хийснээр Надайх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчин өвөл зууны 4 товтос 6 ширхэг, хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтэст ажлын хувцас 40 ширхэг, товчоодод ажиллах улсын байцаагчдад ажлын куртиг 33 ширхэг, экспорт импортын хяналтын хэлтэст 4 товтос 15 ширхэг, телевизор 2 ширхэг, принтер 1 ширхэг, кэн 4 ширхэг, диктофон 2 ширхгийг худалдан авчээ. Байгаль орчин, геолог, уул уурхайн хяналтын хэлтэс, цөмийн болон цацрагын хяналтын хэлтэс, баг нуур, Надайх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтан албан хаагчид, улсын байцаагчид өөрсдийн санаачилгаар ажлын хувцаар жигдэрсэн байна. Сонгин хайрхан, Баянгол, Багнуур дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсүүд шинэ ажлын байранд нүүн орж, ажил садынхаа ая тухтай орчинд ажил үүргэн эрхлэхэд таатай орчныг бүрдүүлсэн байна.
эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтэс, хүн соёлын аж ахуй үйлдвэрлэлийн хяналтын хэлтэс, хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс, налах дүүргийн лаборатори, цөмийн болон цацрагын хяналтын хэлтсүүд албан хаагчдын санаачилгаар ажлын байрандаа засвар үйлчилгээ хийж ажиллах орчин нөхцөлөө сайжруулжээ. Төв лабораторийн 16 өрөөнд 3.6 сая төгрөгийн урсгал засвар хийж 22-ын товчоо болон Баян зүрх дүүргийн товчоодод 4.2 сая төгрөгийн үерийн далан барьж хашаа хаалгуудын шинчлэн сольж засварлжээ. Энэхүү ажил албанд шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, эд хогшил, техник хэрэгслэр хангаснаар ажиллах садын хөдөлмөрийн үр бүтээмж эрс дээшилсэн. Төрийн албан хаагчин орон сууцны хөнгөлөлтөд зээл хамрагдахаар хүсэл гаргасан 29 албан хаагчин өргөдлийг бүлээн авч нийслэлийн засаг даргын тамгын газрын Улаанбаатар орон сууц сангаар дамжуулан 5 албан хаагчид урьдчилгаа төлбөрийн 30% хөнгөлөлтөд зээлд хамруулахаар шийдвэрлүүлсэн байна. Сангийн хайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсэрт 64 албан хаагчид цуслангийн газар эзэмшүүлсэн. 2015 онд Гавьяаны хан амралтанд гарч буй 16 ахмадад 166 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөнд тэтгэж 32 албан хаагчид 11 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг олгосон байна. Ахмадын өдрийг тохиолдуулан Гавьяаны хан амралтанд гарсан нийт 223 ахмадыг бүлээн авч хүндэтгэл үзүүлж 5.2 сая төгрөг зарцуулжээ. Ажил үйлсээрэн бусдыгаа манлайдын үр бүтээлтэй идвэх санаачлагтай ажилласан 14 албан хаагчийг төрийн удам медалиар, засгийн өдрийн шагналаар 46, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын жуух бичээр 42, салбарын тэргүүний ажилтнаар 24, салбарын жуух бичээр 22, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын өргөмжлөлөөр 129, орон нутгийн шагналаар 57, цалингийн урамшууллаар 50, байгууллагын аваргаар 10, чиглэлийн аваргаар 30, нийт 424 албан хаагчийг шагнаж урамжуулжээ. Шинээр ажилд орсон нийт 38 албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагчин тангараг өргүүлсэн. Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсээс нийт ажилтан албан хаагчдын эрүүл мэндийн болон эрүүл аж төрх ёсны мэдлэг боловсруулахад анхаарч нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж витаминжуулалт, вакцинжуулалт, донорын өдрүүдийг зохион байгуулжээ. Байгууллагын хамт олныг биеийн тэмдэг спортоор хичээллүүлэх, чирэгжүүлэхэд анхаарч газар хэлтсүүдийн дунд 4 төрлөөр спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулжээ. Албан үүргийн хангалтгүй биелүүлсэн ажлын хариуцлага алдсан нийт 43 албан хаагчдад төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулснаас 30 албан хаагчид сахилгын сануулгах шийтгэл, 8 албан хаагчид үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20% бууруулах сахилгын шийтгэл, 5 албан хаагчийг албан үүрэгт ажлаас чөлөөлжээ. Гадаад харилцаа хамтын ажиллагаа. 2014 онд 27 албан хаагч гадаад сургалт, хөтөлбөр, зөвлөгөөн, туршлага судлах үйл ажиллагаанд оролцож байсан бол 2015 онд 106 авалж гадаад сургалтад хамрагдагчдын тоо 4 дахин өссөн байна. Нийт 10 оронд мэдлэг мэргэжлэн дэвшлүүлэн сургалт хөтөлбөрт хамрагджээ. Гадаад сургалт хөтөлбөрт хамрагдаснаар олон улсын төвшөнд хэрэглэгдэж байгаа дэвшилт дарга барил, техник технологийн дэвшил, ажиллагааны талаар судалж, санал зөвлөмж боловсруулах, хяналтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, ажлыг зохион байгуулах, туршлага арга барилаас суралцах төдийгүй хувь хүний чадварыг сайжруулахад ихээхэн нөлөөлдөг юм. Эрсдлээс урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгжүрт дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэдээлэл арга зүйгээр хангах, зөвлөн туслах, хяналтын хуудсын сурталчилах зорилгоор хяналтын чиглэл тус бүрээр сарын аян зохион байгуулан ажиллана. Архигүй Улаанбаатар аян хүний төлөө зөв тус, эрүүл хөрс, эрүүл хүнс, иргэд бүр эрсдэлгүй орчинд хүний төлөө хилэн хяналт гэсэн 7 удаагийн сарын аяныг амжилттай зохион байгууллаа. Аяны үр дүнд төрийн үйлчилгээ иргэд аж ахуйн нэгж байгууллагад улам ойртож, бизнес эрхлэгчид хэрэглэгчдийн мэдлэгийн түвшин нэмэгдүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудын талархлыг хүлээсэн бодиттой ажил болсон гэж дүгнэж байна. 2015 оны онцлог үйл явдлууд. Сангийн хайрхан дүүргийн 32 дугаар хороо төмөр замын 384 дугаар гармын задгаад байрлах хашаанд чалгалт хийж
31 толгой идэлэг шунхар шувууг зохих зөвшөөрлгүйгээр барьсан байсныг илрүүлж Алфажир компанид 960 мянган төгрөгийн торгуул 992 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулан ажиллалаа. Хан улдуургийн нутаг дэвсгэр Баян улдуургийн 20 дугаар хороонд барилах VC компани агуулгын хашаанд 60-аас 100 тонн орчим хуш модны самбар бэлтгэсэн байсныг илрүүлж тэнүүн зургал хоршоог хууль заасан хугацаанаас өмнө хуш модны самар түүсэн, худалдан авсан, хадгалсан асуудлуудаар улсын мөрдөн байцаах газарт шалгуулахаар шилжүүлсэн. Тус хэрэгт эрүү үүсгэдэн прокурорын байгууллагад шилжсэн байна. Сонгон харьхан дүүргийн мэрэгжлийн хяналтын улсын байцаагчид Завхан аймгийн утгын сумаас нийслэл Улаанбаатар хотод оруулж ирэхээр завдсан 352 ширхэг тарвгыг илрүүлсэнийг зоон зовчин судлалын үндэсний төвд хүлээж өгчээ. Улмаар зоон зовчин судлалын үндэсний төв Элемент компанитай хамтран ариутгсан тарвгыг устгалд оруулсан байна. Тус сонд нийт 600 гаруй тарвганы түүхий тулмыг нийслэл хотод оруулж ирэхээр завдсныг устгалд орууллаа. Ингээс нэрийн нийслэлд хүн малын гоц салдуур төвчин тарвганд халувчин гарахаас өрчлөн сэргийлэн ажиллаж чадлаа. Төлөвлөгөөт шалгалтын дагуу химийн хортой бичсэн жагсаалтад орсон асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнд таналт судалгаа, хяналт шалгалт хийснээр 50 кг-ын савлгаатай 58 шуудай нунтаг асбест, 114 бодол торон асбест, 2 бодол олсон асбестийг тус битүүмжилж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйлдэлийг таслан зогсоож, дээрх бүтээгдэхүүний хор хөнөөлийн талаар мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж сэрэмжлүүлсэн байна. Улаанбаатар хотын төв магистрал шугам, автозам гүүрийн барилга байгууламжийн өргөтгөл, шинжилэл, засвар арчилтын ажил, ургах нарын хорооллын туул нэг бохир ус цуглуулах гол шугам сүлжээний 2 дугаар үе шатны угсралтын ажил, хан улдуургийн 15 дугаар хороо, UB5 орон сууцны хороолол орчим, бохир усны шугам сүлжээ, хотын хүчин чадлыг нэмэгдүүлж ажиллалаа. Нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээний нэгтгэл, нийтийн тээврийн үйлчилгээнээс насжилтаар хасагдсан автобусны арал бүхээгийг ачиглан гүйцэрсэн 14 төрлийн бус тээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангахгүй болсон тул нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай улсын байцаагчин актыг хургуулж үйлчилгээнээс хассан байна. Метро Моторс компани, Цукуба компани, Баян бүрдийн ил зогсоолт худалд даалгадж угаан автомашинд улсын байцаагчтай хамтран цацрагийн хэмжилтийг хийж цацрагийн бохирдолтой нэг автомашин илрүүлж холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Надайх дүүргийн мэрэгжлийн хяналтын хэлцээс санаачилсан Надайх дүүргийн бохирын 24 км төв цэвэрлэх байгууламжтай холбосон шугам 8 дугаар сард ажилд орсон. Түүнчлэн тус дүүргийн 5 дугаар хороонд шинэ цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтанд орсон байна. Сонгон харьхан дүүргийн мэрэгжлийн хяналтын хэлцээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах булаг шандын ихийг хамгаалах тогтчлтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Шинээр санаачилсан бүтээлч үйл ажиллагаанууд. Байгаль орчин геолог уул уурхайн хяналтын хэлцээс иргэн бүр эрсдэлгүй орчинд сарын аяны хүрээнд эрүүл орчин цэвэр агаар уряндор туулгуулын эрэг дагуух хогийг нийслэлийн мэрэгжлийн хяналтын газрын 500 ажилтан албан хаагч цэвэрлэж хан уул Баян зүрх дүүргийн тогтчлт үйлчилгээний байгууллагуудтай хамтран 12 автомашин хог хаягдл ачуулж ажиллалаа. Нийслэлийн мэрэгжлийн хяналтын газрын нэрэмжит ойн төглийг Сүхбаатар дүүргийн Баг Баянгийн ам үндэсний соёл амралтын хүрээлэнд бий болгож 5000 гаруй суулгацыг тарьж ургуулж байна. Аюултай хог хаягдлын 306 их ус сүрийн нэгдсэн судалгаа гаргаж устгах шаардлагатай 123 нэр төрлийн 303 кг химийн бодисыг татан төвлөрүүлэх ажлыг аврах тусгай ангийн хашаанд байрлах химийн бодисын агуулгад төвлөрүүлэн ажиллалаа. Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлцээс Улаанбаатар хотын хөрснөөс дээж авах цэгийг шинчлэн 74 байршил координатыг GPS-ээр тодорхойлуулан байр зүйн зураглалд орууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн парт, ширээ, сандалын өндрийг хүүхдийн биеийн өндөрт уялдуулан тохируулах нь мөн хүүхдийн цүнхний жин, хүүхдийн биеийн жинтэй хэрхэн хамаарах сэдвт үзүүлэх сургуулийг Монгол Улсын хамтарсан 3 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Нийслэлийн 8 дүүргийн аж ахуйн нэгжүүдийн дунд хяналтын хуудас, ил тод хяналт сэдв хяналтын хуудас сурталчлах АСК тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион явууллаа. Хүнс хөдөө аж ахуй үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлцээс хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шалгаруулах боловсрол уралдааныг аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зарлаж шалгаруулсан нь үндэстний үйлдвэрлэлэн дэмжсэн томоохон ажиллаж чадлаа. Мал амтэн хорио цээр чанарын хяналт, ургамал хорио цээр чанарын хяналт, хүнсний үйлдвэрийн хяналт,
хоол үйлдвэрлэл үйлчилгээний хяналт, худалдаа үйлчилгээний хяналтын 5 чиглэлээр цахим ном зөвлөмж гаргасан нь шинэлэг байлаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсээс барилга хот байгуулалтын яам, хөдөлмөрийн яам, Монголын барилга улсын холбоо төрийн бус байгууллага, Рена групп компанитай хамтран барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуй сэдвт үндэсний 3 дугаар чуулганыг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрийн ордонд зохион байгууллаа. Цомын болон цацрагын хяналтын хэлтсээс Улаанбаатар хотын хэмжээнд цацрагын үүсвэр хэрэглэгч байгууллагуудын 138 объектын байршлын тойм зургийг хийж дуусгалаа. 2015 онд төрийн болон төрийн бус байгууллага мэргэжлийн холбоотой нийт 25 санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд 6 төрийн байгууллага, 19 төрийн бус байгууллага мэргэжлийн холбоотой хамтарч ажилласан байна. Тайланд хугацаанд 298 удаагийн 1850 мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж олон нийтэд хүргэсэн байна. Үүнээс телевизэд 1086, FM радиогоор 105, өдөр тутмын сонин хэвлэлээр 152, байгууллагын вебсайтаас бусад мэдээллийн сайтуудад 79 удаагийн 267 мэдээлэл нийтлэл ярилцлага, Facebook хуудасаар 240 фото, видео мэдээ постлжээ. Байгууллагын албан ёсны цэхэм хуудас болох сайт хандлтын тоогоор 2014 онд 50798 байсан бол 2015 онд 109026 болж 2 дахин өссөн үзүүлэлт. Facebook пэйж хуудас 3500 гаруй хүнд таалагдж 240 фото болон видео мэдээ постлж нийт 138 мянган хүн тус хуудаст хандсан байна. Хамгийн их хандлттай мэдээллийг 38458 хүн үзэж 609 лайк цуглуулж 235 шеэр хийгдэж 78 коммент бичигдсэн байна. Хяналт шалгалтын үр дүнг хөгжил болгодог. Хяналт шалгалтыг айдас хүйдэс биш, алдаж эндэхгүй амьдрахын чиглүүлэгч болгодог. Хууль стандартыг сахиулдаг, сахин мөрдөхийг дэмждэг. Үндэсэн үйл ажиллагаагийн аюулгүй байдлыг хангаж чиглүүлэн, урьдчилан сэргийлэх, соён гээгэрүүлэх, зөвлөн туслах стратеги баримталсан ард иргэдийнхэн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилласан 2015 оны ажлын үр дүнг та бүхэнд толиуллаа. Нийслэлчүүд эрүүл аюулгүй сайхан амьдрах маргаашийг хамтдаа бүтээцгээе.